За өнөөдөр нэг сонирхолтой Монголд 2 хүн байна уу орж ирчихсэн байгаа машины нэгтэй танилцах гад ирсэн байна. Энэ бол тэ 6 үеийн шинэ Forerunner. Номадрандын зүгээс машинаа солих уу яах вэ нэртэй шинэ болон эхлүүлж байна. Энэ контентын хүрээнд бид оффроуд overland-ын аялал хийх чадамжтай SUV английн автомашины эрэл хайгуул хийж бодит туршлага харьцуултыг та бүхэнтэй хуваалцах шийдсэн юм а. Тэгэхээр хамгийн ихний сонирхох машин бол мэдээж Toyota Forerunner. Хүн бүхний анхаарлын төвд байсан 6 дугаар үеийн Forerunner гэж ямар машин бэ? За тэгээд энэ машин маань Монголд ороод ирчихсэн байна. Ороод ирчихсэн байгаа цорын ганц Everest хамгийн гоё өнгөтэй Forerunner бидний хажууд зогсож байна. Тэгээд энэ машинтай танилцаад бас 96 дугаар үедээ юу өөрчлөгдсөн, юу шинжлэгдсэн, бас юу давуу болон сул тал магадгүй байгаа бол тэ юу байгаа вэ гэдэг талаар өнөөдрийн товартай ярилцъя. 6 дугаар үеийн загвар гарснаас хойш сайн муу янз бүрийн байдлаар хүмүүс хүлээж авсан яг гаднах үзмж болоод тэ. За тэгээд моторынхын талаас ч гэсэн энэ загварын хувьд бол өмнөх 5 дугаар үеийн загвараас бүрэн шинжилт хийгдсэн гэдгээр онцлог. Зөвхөн гаднах үзмжээ өөрчлөлт зогсохгүй мотор нь ч гэсэн өөрчлөгдсөн, хурдны хайрцаг ч гэсэн өөрчлөгдсөн тий. Бүх талаараа энэ бол цоошин машин болж чадсан. Гэхдээ цоошин машин болсон гээд Forerunner байха болсон биш. Forerunner-ийн үндсэн гол характеруудыг хадгалж өгч чадсанараа бас онцлог. Тэр дунд бас хэд хэдэн зүйлүүд байгааг нь цөмрөө удахгүй танилцъя. За одоо тэгээ бас машиныхаа дотор болон гадна гээд деталь хэсгүүдтэй та бүхэн танилцуулга хийгээд бас нэг тест драйв хийгээд яваад үзье. За 6 дугаар үеийн Forerunner-ын дотор салон дээр бол маш их өөрчлөлтүүд хийгдсэн. Тэгээд өмнөх 5 дугаар үеийн Forerunner бол технологийн хувьд бол яалтчгүй маш их хоцорсон байсан. Тэгээд 5 дугаар үе маань бол 10 оноос хойш загвартаа төдийлөн том өөрчлөлт хийгээгүй маш олон жилийн турш өөрхөн загварыг хадгалсан. Тэгээд түүнийгээ дагаад бас технологийн хувьд бол бас маш их хоцорчихсон байсан. За тэгвэл энэ 6 дугаар үеийн загвар дээр ороод ирэх юм бол бүх зүйл дээр шинжилэлт хийсэн. Тэгээд технологи нь бол маш сайжирсан байгааг харж болно. За тэгээд энэ загвар маань за машины үчсэн асаач. Бас машиныхан дуу бас их гойсон сууж шин. За энэ загвар маань болох тэр зүгээр нэг TRD биш, TRD off-road премиум загвар байгаа. Тэгээ премиум болж өгснөөр бас нэмэлтүүд орж ирж байгаа. Түүний дотор хамгийн том хүнд мэдих одоо нүдэнд харагдах өөрчлөлт бол дэлгэц байгаа тийм. Энд бол 12 инчийн том дэлгэц орж өгсөн. Энгийн загварууд нь болох дээр 8 инч юу л арай жижигхэн дэлгэцтэй байдаг санагдчихна. За тэгээд энэ ч мөн TRD учраас энэ чинь асах унтрах товч болоод тийм. Энэ арааных эрчагтэр ч гэсэн TRD оруулгууд оруулж өгсөн байгаа нь бол маш гоё өвдөнш нэмж өгч байгаа. За тэгээд энэ өрүүлэн дээр бол бүх төрлийн удирдлагууд оруулж ирсэн. За энэ Toyota-гийн шинэ загварын хувьд бол Toyota Sense 3 гэдэг нөгөө аюулгүй системийнх нь шинэ системийг нэвтрүүлж өгсөн. За ингээд эхлэхдээ нөгөө зураас мэдрэх, хажуугаас хүн мэдрэх гэдэг ч юм даа бүх талын мэдрэгчүүд, радар, камер гэдэг бүх юмнуудыг бол энэ загвар дээр суйрлуулж өгсөн. Тэгээ Америкийн хувьд бол нөгөө шинэ загварын машин гарч байгаа тохиолдолд нэгдүгürt emission буюу тэ нөгөө хортуудаа ялруулах байдлыг багасгаж өгөх, дараагийнх нь том шалгуурлах дээр ийм аюулгүй системийг сайн байлгах хэрэгтэй шаарддаг. Тэгэхээр Америкаас орж иж байгаа машинуудын онцлог нь тэрэн дээр гарч ирдэг. Энэ Toyota-гийн хамгийн сүүлийн хамгийн сайжруулсан аюулгүй системийг суйрлуулж өгсөн байгаа гэсэн. Тэгээд тойрсон дэрүүд болоод те бүх мэдрэгчүүд за тэгээд мөн оффроуд зам болоод юм дээр ухрахад ч гэсэн ашиглах камерын системүүд нь бас маш сайн байгаад байгаа. Зүгээр ухрахаас гадна урагшаад доошоо те 360 гэдэг бүх төрлийн камерын системүүдийг бас суйрлуулж өгсөн. За тэгээд мэдээж энэ загвар дээр бол хамгийн том за сайшаа шүүмжлэлт янз бүрийн зүйлүүдийг дагуулж байгаа юм болвол энэ машины мотор байгаа. Тэр энэ загвар маань болох дээр 2.4 литр 4 цилиндртэй турботой мотор тавьж өгсөн. За гэхдээ моторын багтаамж багаслаа гэдээ хүч нь багасаагүй. Хүчний хувьд бол өмнөх 5 дахь үеийн V6 4 мотортой тэр 270 морины хүчтэй байснаас энэ загвар маань 278 морь болж баг илүү сайжирч өгсөн. За тэгээ мушиг хүчин ч гэсэн өмнөх загвараас илүү сайжирсан байгаа. За тэгээ энд мэдээж хэрэг турбо нь бол тус болж байгаа гэдэг нь ойлгомжтой. За яг 6 дугаар үеийн Forerunner дээр бол зөндөө олон опшн тримүүд байгаа. За тэгээ тэр дундаа энэ 2.4 дээр нэмэх нь хайбрид гэсэн хувилбар ч гэсэн байгаа. За хайбрид хувилбарын хувьд бол бүр илүү хүч гаргадаг тийм загвар болсон. Гэхдээ нөгөө хайбрид гэхэр чинь илүү олон ийм
олон юм оролцлоод ихэвчлэн жоох асуудлууд үүсэхгүй гэсэн бас эргэлзээнүүд бол байгаад байгаа. Тэр ч утгаараа яг одоогийн байдлаар бол Америкийн зах зээл дээр яг оффроуд сонирхогч тэр тундаа яг форранер сонирхогчд бол яг энгийн моторыг нь илүү сайшааж хэрглэж байгааг нь бол сүүлийн үед бол маш их харагдаж байгаа. За тэгээд энэ бол нөгөө өмнөх загвараас хүчний хувьд багасаагүй бараг илүү хүчтэй болгоод за нөгөө оффроуд сонирхогч болохны дунд дуртай нөгөө илүү том дугуй тавихад тэрийг бол аваад явах чадвар бол маш сайн байгаа гэдэг нь бол зөндөө их яригдчихж байгаа тийм сэдв босчихсон. За мэдээж хэрэг моторын хэмжээ багассан юм чинь дагуу тал нь бол мэдээж хэрэг бензин шатхуун зарцуулалт бол багасчихсан. За тэгээд бензин шатхуун зарцуулалт багасхад басны нөлөөлж байгаа том хүчин зүйл болвол за энэ бол урагшаа 8 араатай ийм шинэ хурдны хацыг танилцуулж өгсөн. За тэгээд энэ системээр болвол бензин зарцуулалт бол за шулуун замд 9 литр гэж сонссон. За тэгээд мэдээж хотын холимог хэрэглээ. За магадгүй Монголын хэрэглээний хувьд бол бас яг сайн хэлж мэдэхгүй. Ер нь бол 9-12 литр зарцуулалттай гэж бол гарч ирсэн байна. За TRD оффроуд болж өгөөд оффроуд премиум загварын хувьдлах дээр Falcon Wild Peak-ийн All-Terrain дуу өөрөө үйлдвэрээс нь ирдэг. За тэгээд мэдээж TRD-гийн бас өөрсдийнх нь гоёмсог хоботоор чимж өгсөн. За явах үдэнгийн хувьд болох дээр бэлштэйний амарчин тавьж өснөр онцлог. Яг 6 дугаар үе дээр болох дээр трим болох нь бас өөр өөр гэсэн онцлогтой байгаа. Тэгээд SR5 өвшөөдний энгийн загварууд болох дээр энгийн амарчин тавьдаг бол TRD оффроуд нь бэлштэйний амарчин тавьж өгсөн. За энэс чаашаа TRD Brown Fox за Trail Hunter бол ARB Oldman ийм өгсөн амарчин тавьдгаараа бас ялгаатай бас байгаад байгаа. За загварын хувьд бас нөгөө хойдлын хойд талдаа болох дээр өмнөх загвараас энэ бол signature болоод үлдчихсэн авч явж байгаа юм юу гэхээр хойдлын шил маань өөрөө автоматар доошо буудаг. За тэгээд энэ премиум загвар дээр бас нэг давуу тал нь юу гэхээр хойдлын хаалгыг бол автоматар ингэ нээлэх боломжтой. За энгийн загварууд дээр бол энэ байдаггүй. За TRD энгийн оффроуд дээр ч энэ байхгүй. Яг зөвхөн премиум дээр ийм нэмэлтүүд байдаг. За хойдлын яг энэ багажны хэсгийг харах юм бол бас маш гоё том цэлгэр юм зайтай байгаа нь бол анзаарагдсан. За бараг 5 дахь үеэсэж бараг илүү том зайтай болсон юм уу гэж надад бас санагдаж байна. За дотор байгаа зарим нэг жижиг сэжиг илүү гоё юмнуудын хандлаа. Дараа нь яа. Аюулс ихний хэлчинд хөдлөд машина туршаад багхан ч гэсэн яваад үзье тий. За. Өөх энэ ч ямар гоё хөнгөн юм бэ. Явдлан ч хөнгөн мөрүүлнэ. За энэ нөгөө цоо шин машин учраас тий. Чи нэг Америкээс орж ирсэн гэдэг Америкээс хуучин машин орж ирдэг шүү дээ. Тийм биш бүр яг цоо шин машин учраас машинаас жоохон гамнаад хамаагүй явахгүй, хол газар явахгүй. Зүгээр ойр зурх яваад тэгээ бас угаасаа зүгээр машин хөдлөөд л ирэхэд юм бол мэдрэгдэж байна өөрт бол. За өрүүлнийх нь мэдээж иргэн премиум загвар дээр бас өрүүлнэ автомат. За тэгээ премиум загварын онцлогуд нь гэх юм бол за суудал нь арьсан болж гин, хаалж гин, хөрж гин, дээрээ люк. Люк бол опшн байд, опшноор оруулж ирдэг. Энэ бол full option болгоод люк мөхийн суйрлуулаад өчгсөн байгаа. За тэгээд TRD загварынх нь TRD оффроуд загварынх нь онцлог нь бол бас хой дифференциалаад өгчтэй. Дээрээс нь мэдээж хэрэг дөрөв дугуй high low гэсэн гормод бол байгаа. Тэгээд multi-terrain select, crawl control гэсэн системүүд бол бүгд энэ загвар дээр орж өгсөн. Тэгэхээр энэ загвар дээр дутуу гэх юм бол бараг байхгүй ийм загвар байгаа. Нөгөө hybrid мотор байхгүй гэдэг нэг өөр онцлог байгаа шүү дээ. За одоо ч хурд ахуулаад үзье. Оо. За зөвлөе. Шууд хотод хорт тэтрээс хэрэгт орж магадгүй юм байна. Хурд авалт бол бүр маш гоё жигдхэн байна. Энэ маань өөрөө 2.4 цилиндртэйгээд өмнөхөөс моторынх нь хэмжээ нь бол багасчихсан. Гэхдээ орчин үеийн технологи бол моторын хэмжээ том жижигээс үл хамааран өшөө ингээд хүчийг нэмэх боломжууд бол гарчихсан. Тэрний нэг нь бол энэ бол өөрөө турботой. За тэгээд турботой загваруудын хувьд бол арай нэг өөр төрлийн арчилгаа хийгддэг. Гэхдээ Toyota-гийн турбо бол сүүлийн үед бол маш сайшаа идэж байгаа ийм загварууд байгаа. Тэгээд энэ бол бас яг тэрийгээ дагаад нөгөө 4.0 V6 мотороос илүү хүч гаргадаг, илүү маш хүч гаргадаг юм болчихсон. Тэгээд мэдээж тэрийг нь дагаад нэмэлтээр бас энэ бол урагшаа 8 араатай ийм загвар болсон. Тэгээ 8 араатай болж өгснөөр нөгөөдний моторын хүчийг нөгөө бензин хэмнэлтэд нөлөөлөх юм бас давуу тал бий болгочихж байгаа гэсэн.
Яг миний хувьд бол нэг өмнөх 5% Forerunner өндөр тий. 5% Forerunner-ийн хувьд л тэр V6 4 бол нэлээд чонгдүүлээ. Дээрээс нь нөгөө юм маань 5хан араатай байдаг учраас за тэр маань бас яг ингээд шулуун зам амд явхад бол нэлээд мэдэгддэг. За яг дахиад ядчил 6 араатай байсан болов гэсэн бодол бол байнга төрдөг гэх юм уу тий. За тэгээ энэ бол 8 араатай болж өгснө. За 8 араатай болнохоос хүмүүсийн ойлголт нь ингээд нөгөө 5 дээрээс нь дахиад дээшээ 3 араа хизээ тэр 8 дээр очих юм гэдэг тийм буруу ойлголт хүмүүсийн дунд яваад байдаг. Тийм биш шүү. 8 араа чинь зүгээр тэр 5 арааны хоорондын шатлалыг нь илүү ойртуулж өгсөн. За тэгээд нэгдүгээр араа нь бол 5 араатайг нэгдүгээр араанаас илүү том хэмжээтэй нэгдүгээр араа. Тэгэхээр илүү нөгөөд нэг юутай байж өгдөг гэсэн үг. Илүү бага хүчээр нөгөө хүч илүү гаргаж өгдөг тийм араа байдаг гэсэн. Тэгэхээр тэрийгээ дагаад нөгөө арааныхаа ойлголтоос зүг болохгүй бол нэг тийм өөр онцлог байдаг. Энэ миний микрофон дээр дараад ирсэн юм уу? Ерхэд салооныхын хэсгүүдээс бас нэг ганц хоёр гоё танилцуулгуудыг хийчихье тий. Над бол сая ингээд нэг жоохон яваад ирэхэд бол маш гоё мэдрэмж төрлөө. За тэгээд энэ дээр бол одоо ингээд яг үндсэн удирдлагууд нь бол энэ доор харагдаж байгаа. За энд ингээд хоёр дуугаар хөтлөн дөрөв дуугууд хай болон лов тий хүндрүүлэгчтэй гэсэн үг. За тэгээд энд болох дээр dry mode бол multi train select гэсэн юмнууд нь байгаа. За тэгээд доор нь болох дээр dark буюу downhill assist control тэгээ crawl control гэсэн удирдлагуудыг бол энэ чинь бүгднийг оруулж өгсөн. Тэгээ бүх удирдлагуудаа энд ингээд нэг dial дотор оруулж өгсөн байх нь бол маш гоё санагдаж байна. За multi train select-ээр тавиад эргүүлэх юм бол яг ямар боломжуудаа сонгох вэ гэдэг нь бол энд ингээд байж байгаа. За энгийн drive mode дээр болох дээр sport, normal, eco. За аюулгүй систем бол ингэж ажиллаж байна гэсэн үг. Ардуур машин явж байхад би ухраад байсан учраас автоматар брейк авчин тий. За тэгээд энэ дээр бол одоо ингээд миний эргэлтийг харуулад 360 камер дээрээс харуулад тэ машин за уртлын машины займайг бол ингээд маш гоё дэлгэрэнгүй харуулж өгч. За дээрээс нь энэчнээс нь ингээд өөр юу харах юм. Дууны хоёр тал тэ. За энэ бол бас яг оффроуд хийгээ явж байхад бол маш хэрэгтэй. За ингэх юм бол бүр уртлаа харуулж байна. Одоо яг хамар доороод яг нөгөө янз бүрийн байгаад барта зам хийгээ явж байхад нөгөө хаана юу байгааг харахад амар төвхтэй зөвлөд бас гардаг. Тэр үед бол ашиглагдахад маш гоё юм систем байна. За тэгээд машины хоёр талыг за артлаа. За тэгээд ингээ машинаа бүр тойруулаад 360 харнаа гэсэн юм горимод бол бүгд ингээ ороод өгчихсөн байгаа гэсэн. За тэгээд энэ оффроуд зам дээр хандлаад энэ дээр харах юм бол за одоо жишээл энэ дээр бол одоо машины гарацтай хэдэн гарацын налуугаар өгсөж уруудаж за магадгүй хажуудлын налуу ч юм уу те. За энэ мэтлэнгээр ингээд оффроудод хэрэгтэй бүх хин технологиуд нь одоо нөгөө технологийн давуу талаа ингээд оффроудод маш гоё ашиглаж өгч байгаа. Энэ хоёр талын камер, за уртлын камер, за тэгээд энэ бүх юмнуудыг ингээд харуулж өгч байгаа. За иймэрхүү бас технологийн шин шийдлүүдийг бас нэмж өгсөн байна. За Forerunner бол зөвхөн хойд Америкийн зах зээл дээр гардаг загвар. Тэгэхээр зөвхөн Америкаас орж ирдэг гэсэн үг. За гэхдээ тэрэнд Америкт үйлдвэрлэгддэг гэсэн үг биш. Яг одоо Америкт гардаг Tacoma, Sequoia, Tundra загварууд Америк бол Мексикний Техаст те Toyota үйлдвэрлэгддэг хэрнээ зөвхөн Forerunner-ыг Японд үйлдвэрлэдэг. Японы Тахара гэдэг Toyota-гийн маш том үйлдвэр байдаг. За тэнд бол Lexus GX 550, 600, Land Cruiser 300, 250 гэдэг тийм. Яг Toyota-гийн flagship гэдэг хамгийн томоохон загваруудыг үйлдвэрлэдэг. Тэр үйлдвэрүүдэд Forerunner үйлдвэрлэгддэг. Тэгэхээр нөгөөд нэг чанарын хувьд бол нөгөө Япон чанараа хадгалж үйлддэгээрээ Америкч гэсэн сайшаатай тийм загвар байдаг. За тэгээд Forerunner гээд Монголд ер нь бол өдөөлн байдаггүй, цөөхөн байдаг учраас сэлбэг яах вэ гэд хүмүүс маш их санаа зовдөг. 5 дахь үе дээр ч гэсэн ялгаагүй тэрийг маш их асууж байдаг. Гэхдээ энэ Toyota-гийн бас нэг давуу тал нь юу вэ гэхээр за 5 дахь үеийн Forerunner бол Land Cruiser Prado 150. За энэ бол Prado 250 загвартай явахыг байна болоод моторын хувьд яг адилхан. Тэгэхээр тэр юмнууд маа бүгднийг шингээгээд өчгсөн байдаг. Тэгээд ягаад Prado-гоос илүү Forerunner гэдэг юм бэ гэхээр Forerunner нь илүү тоноглоод ирэхдээ илүү гоё болдог. Дээрээс нь туулах чадвар Prado-гоос жоохон илүү байдаг. За тэр бол баг нууц биш юм хүмүүс мэдчихэж байгаа бах тий. За тэгээд яг Монгол тулдаалагдчихж байгаа 2.4 мотортой Prado 250-ийн мотор хүчин чадал бол энэ хоёр ерөөдөө ойролцоо адилхан байх хэрэгтэй гэсэн. За тэгтээ яг энэ нөгөө нэг multi train select crawl control энэ системүүд маань болох тэр яг Forerunner
илүү давуу талтай ийм системүүд байдаг. За тэгээд түрүүний энэ гадна талаас нь ч гэсэн харагдаж байгаа зарим нэг давуу талууд бол зөвхөн форумаар зориулагдсан ийм давуу талууд бол байгаа. Тэрнгээрээ онцлог. За загварын хувьд ч гэсэн миний хувьд ер нь бол энэ загвар анх гарахтаа бол зөндөө олон сайшаа шүүмжлэлтэй бас хэрэгцээнд дагуулжсэн бол одоо ингээ ан дээр нь харахад бол маш гоё санагдаж байна. Тэгээд яг энийг нөгөө хүмүүс ирж үзэж харж иж илүү гоё санагддаг юм байна. Тэгээд өнөөдрийн энэ машин бол урангаан дээр одоо худалдаалагдж байгаа. Хэрвээ хүн авч амжаагүй бол та бүхэн ирээд үзээрэй. Монголд цорын ганц яг юм Эверест өнгөтэй TRD Offroad Premium байгаа учраас бид нар ч гэсэн сонирхоод ирчихсэн байна. Тэгээд та хэд бас сонирхоод үзээрэй. Тэгээд худалдаанд байгаа болохоор зартгаас өмнө бас амжаад үзээ таалагдвал бас төрүүлээд худалдаад аваарай гэж бол зөвлөмөр. Бид нэр өөртөө ч авч магадгүй гэдэг. За тийм мэдээж хэрэг яг холбогдох утас мэдээллийг нь бол доор оруулчих. Тэгээд яг борлуулж байгаа хүнтэй холбогдоод бас илүү бас тэрнгүү мэдээлэл болоод ирээд үзэж харах боломжтой байх. Урангааны явц зогсоолт бас байгаа юм байна. Ямар ч зэн өрүүлээ өөртөө тааруулаад тий. Яг иймэрхүү нөгөө удирдлагатай машин ойрын үед бариагүй гой санагдчихжээ. За ямар ч ингэж. Түрүүнд ер нь бол яг юун дээр тойрж хахад би өөрөө барьж үтсэн. Маш гоё юм өрүүлээ үед бол хөнгөн зөөлхөн байсан тий. Тэгээд машины нөгөө нэг дугуйлтаас айгүй гоё айгүй зөөлхөн байсан шүү дээ тий. За манай одоо бидний ундаг машин чинь бол онгоц нисэх хэмжээний л бас дуурдсан шүү дээ. Ер нь бол нэлээд 4.0 мотортой болохоор. За тэгээд энэ салаан доторх ер нь бол одоо сэтгэлийн хувьд бол уугнаа нэлээд юм нөгөө нэг техник үзүүлэлт талаас нь ярьчихсан. За миний хувьд бол мэдээж хамгийн түрүүнд нөгөө нэг ирж үзэх сонирхмоор байсан хамгийн гол зүйл нь болохоор өнгөн байсан. За би яг хувь хүнийхээ хувьд өөрөө яг ийм ногоон өнгөнд угаас айгүй дуртай. За тэгээд яг энэ машины хувьд Forerunner-ийн хувьд гэдээ ярихаар яг энэ өнгө одоо Everest өнгө гэж нэрлэж байгаа шүү дээ. Энэ нь бол үнэхээр одоо юу гэдгийг нүд татаад тий ирж үзэхээс өөр ямар ч аргагүй юм боломжгүй байдал хүрээд ирж үзээд сууж байна. За тэгээд харах юм бол за ийш харуулчих. За одоо ингээд нэгсэндээ би өөрийнхөө утсыг шууд энэ дэлгэцэн дээр холбоцсон байгаа гэсэн. Тэгэхээр одоо ер нь орчин үед хүмүүсийн нөгөө гар утсны хэрэглээ өндөр учраас автомашин барьж явж байхдаа баян ингээ утсаа авах нь тий ерөө уцтайгаа ингээ харьцсан их үйлдэлүүд хийдэг. Эндээсээ улбаалаад янз бүрийн одоо тэгээ аюулгүй байдал алдагддаг юм нөхцлүүд байдаг шүү дээ. Тэгэхээр энэ дэлгэц мэдээж том дэлгэц байгаа учраас энийг юунд хэрэглэх гээд байгаа вэ гэхээр магадгүй за одоо би ингээ мессеж оронгуудаа ингээ миний ингээ утас чинь илүү том дэлгэцтэй харагдаад байна шүү дээ тий. За одоо энэ дээр бол дуугаа сонсно гэдэг ч юм уу те. Тэгээ утсан дээр байгаа нөгөө хэрэглээгээ шууд энэ дэлгэцэн дээр өөрөө удирдах боломжтой болохоор магадгүй машин барьж явж байгаа үедээ бол утсаа авахад авах юм шаардлагагүй болчихж байгаа. Тэгэхээр энэ бол одоо шууд ийм практикл хэрэглээ байна гэж бол миний хувьд бол харж байна. За тэгээд за ингээд ер нь бол бас нэг гоё онцолж хэлмээр байгаа юм хөгжим нь байгаа буюу за яг энэ машины хувьд болохоор яг JBL-ийн ингээд хөгжим одоо спикер суйрлагдсан байна тий. За яг нэг гоё юм харуулъя. За дууг нь сулалж агаад за бүх талдаа бол энэ JBL-ийн спикер байгаа. Гэхдээ за одоо энд нэг гоё юм байгаа юу гэхээр ингээд шууд гаргаад ирээд одоо яах юм аялж байгаа бид нар ч бол байнга ингээ аялж байгаа шүү дээ. Тэгэхээр аялж байгаа үед бол JBL-ийн мэдээж спикер бол мэдээж чанарын хувьд бол мэдээж өндөр байгаа ах тийм үү. За одоо би тэгэхээр энийг бас харуулчих. Угаасаа нөгөө сүүлийн үеийн машин байгаа учраас wireless ингээд утасны цэнэглэгч бол энэ автомашин дээр байна. За одоо миний утас түрүүнд 37-аас 3% цэнэглэгдсэн юм шүү дээ. За одоо ингээ урт талдайсан спикерийг ингээ тусад нь гаргаад ирчихсэн байгаа. Тэгэхээр энийг одоо зөвхөн машин дотор хэрэглэхгүй шүү дээ. Мэдээж тэг кампилж явж байгаа үедээ камп дээр энийг хэрэглэх гээд байгаа байхгүй. За одоо ийм гоё супер. Тэгээ спикер энтер гэж тусад нь авах шаардлагагүй болчихлоо шүү дээ. За тэгээ энийг машинд явж байгаа үедээ ингээ цэнэглээ явчихна гэсэн үг шүү дээ. За тэгээд ер нь бол аль хэдийн ингээд нөгөө нэг ингээд олон сэтгэл ярьсан байгаа. Гэхдээ онцолж хэлэх зүйл нь юу вэ гэхээр оффроуд сонирхож байгаа тий оффроуд аялал хийх гэж байгаа. Гэхдээ ийм гоё тав тухтай машинаар аялахад
хийн болгоны хувьд бол мэдээж гоё таатай санагдах бах тий. Тэгээ ялангуяа Forerunner-ийн хувьд бол үнэхээр одоо оффроуд замдаар бол хүч чадал гэдэг юм уу тий, тулах чадвар одоо энэ бусад энэ технологиуд нь бол үнэхээр илүү сайн байдаг. Үүн дээр нь нэмээд энэ нөгөө орчин үеийн технологиуд нэмэгдчихэр мэдээж гоё тав тухтай байх нь ойлгомжтой. Тэгэхээр миний хувьд бол энэ машин бол маш их таалагдж байна. Бодлого бол би өөрөө авч унмаар байна. Өмнөх үеийн даван болсон нэр хүндийг энэ шин загвар хадгалж чадах болов. Бид өөрсдийн өнцгөөс бодит хэрэглээнд тулгуурлан ярихыг зорилоо. Харин та бүхэн дараагийн дугааруудад өөр ямар машин багтаагаасаа гэж бодож байна. Өөрсдийн саналаа коммент хэсэгт үлдээгээрэй. Таны өгсөн санал дараагийн ревю болох ч юм билүү.